Миний хүү Райан цаг хугацаа өнгөртсөн улмал гонигтай болж байлаа. Хүм нүрүүндээ ганцаараа цагийг хөнгөрөөж байсан. Би яг энэ үе түүний дотор юу болж байгааг анзаараагүй байжээ. Би түүнд үргэлж санаа тавьж анхаардаг гэж л боддог байлаа. Бүх зүйл зүгээрээ хүм гэхэд тэр мэдээ зүгээрээ л гэдэг байсан. Тэр үед би ингэж бодсон. Тийм ээ, тэр зүгээр л юм байна гэж. Гэхдээ энэ үедээ би нэг зүйлийг ойлгоогүй байж. Түүний зүгээрээ ааваа гэж хэлсэн огтхос зүгээр гэсэн үг биш байж. Бид ихэнхдээ хүүхдүүдтэйгээ ярилцахдаа чи зүгээрээ гэж асуугаал хүүхдүүд чинь буцаагаал зүгээрээ л гэж хэлдэг. Гэхдээ хүүхдүүдийн хэлсэн зүгээрээ гэдэг бол огтхос зүгээр гэсэн үг биш. Дахин хэлье. Тэд яагаад зүгээр гэдэг вэ? Учир нь хэцүү. Хүүхдүүдийг хэрхэн яаж ярилцах вэ гэдэг нь бүр хэцүү. Тэгэхээр би ямар ч байсан бүх зүйлийг мэддэг хүн биш. Би сэтгэл зүйч биш, би мэрэгжилтэн биш, би зүгээр л хүүгээ алдсан эцэг. Сүүлийн жил хагасны хугацаанд би яагаад ийм зүйл болчихоо гэж ойлгохыг хичээсэн. Бидний хүүхдүүд, ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ? Би танд хэлье. Та тэднийг юу хүсдэг вэ, юу хүсдэггүй вэ гэдгийг нь л мэдэх нь чухал. Тэдний хүсдэггүй зүйл бол та гинэд нэг өдөр ухаан ороод тэдний өрөөлөөр ороод YouTube-ээс ямар нэгэн зүйл үзэж байхад нь хоёулаа ярилцах хэрэгтэй байна гэж хэлэх. Энэ бол буруу цаг. Энэ үед тэд бидэнд мэдээ зүгээрээ бүхэн зүгээр гэж хэлдэг. Гэхдээ ярилцах таатай үед гэж байна. Магадгүй машинтай хамт явахдаа ч юм уу эсвэл нохоогоос хэллүүлэхтэй байж болно. Гэхдээ мэдээж бид ийм үедээ ч ярилцаж чаддгүй. Би гэрээсээ ажилдаг байлаа. Рай миний өрөөнд орж ирээд "Аава, хоёулаа ярилцаж болох уу?" гэж асуудаг байсан. Би хариуд нь "Хүмүн, аав нь 30 минутын дараа завтаа олно. Тэр үед хоёулаа ярилцъя" гэдэг байсан. Магадгүй таа ч ингэж байсан баг. Гэтэл би мэдээгүй. Хүүгийн минь тэр үед надтай ярилцах гэж оролцсон зүйл. Жихэн мэдрэмжээ надтай хуваалцах гэж байсан тэр үеийг нь би алдсан. Бид өөрсдөө биш тэдний ярилцах зүг цагт нь бэлэн байх хэрэгтэй. 3 сарын 20-нд миний ихний төрсөн өдөр байсан учраас Мексик руу явсан юм. Мексикт очсныхоо маргааш буюу 21-нд бид оройн хоол идэж байх үед 11 цаг 3 минутын үед бидний утас зэрэг дурлаа. Райнаас мессеж ирсэн байлаа. Тэр бичгтээ "Би та нартай хайртай шүү. Баяртай" гэсэн байсан. Бид хоёр хоёулаа маш их цочирдсон. Миний ихнэр шууд хашгирч эхэлсэн. Би шууд хадан мэжүүр залсан. Тэр үед хүүхдүүдийг минь хардаг байсан юм. Би чанга дугаар Райныг яаралтай олоорой гэж хашгирсан. Миний ихнэрч Райныг хайхаар гэрлүүгээ явахаар яарч эхэллээ. Райныг гихтээ олсон. Би амьдралдаа өмнө хизээж юм арчаагүй мэдрэмж авч байгаагүй. Би тэр үед гэрлүүгээ хамгийн урднаар очиод хүүгээ аврахыг хүссэн. Гэтэ би чадаагүй. Хүмүүс надад "Энэ чиний буруу байхгүй" гэж хэлэхэд би хариулдаг. Би хариуцлага хүлээх ёстой гэж. Хэрвээ би зарим зүйлийг зөв хийсэн бол Райн одоо ч гэсэн амьд байж болох байсан. Би өнөөдөр та бүхний өмнө зогсоод миний алдсан зүйлээс сургамж аваарай гэж хэлэхгүй байсан. Гашуудлал дуусны дараа би түүний өрөө рүү орж ямар нэгэн зүйлийг хайж олохоор орлоо. Магадгүй түүний бичсэн цагтл тэмдэглэлийн дотор ч юм уу. Би түүний шургуулгыг онгойлгоход хоосон байлаа. Тэнд зөвхөн хоёр жижигхэн цаас. Нэгэн дээр нь миний хэрэглэгчийн нэр нууцав. Нөгөө дээр нь миний түүхийг ярь гэсэн байлаа. Миний түүхийг ярь. Би өөрөө харах өнцгөөс энэ түүхийг эцэг эхчүүдэд ярьж байна. Би Калифорни номхон далайн баруун хойдсгээр явж олон эцэг их олон хүүхдүүдтэй ярилцсан. Би статистикийг судалж харж үзсэн. Тоо баримт гэдэг гайхалтай. Би яагаад ийм зүйл болоод байна гэж бодсон. Хэрвээ би буцаж очивол яг юу өөрчлөх байсан бэ? Би хүүгийнхээ нүдээр гүйцэтгэх захирал, тасалжуулагч, Iron Man, хар бүстэй тамирчин, номын зохиолч. Асуудал гарвал би бүхнийг шийддэг байсан. Миний хүүхдүүд намайг хизээч уйлж байхыг хараагүй. Тэдний мэдхээр би хизээч уйлаагүй. Би 13 бизнесээ алдаж 3 удаа дампуурч. Гэтэ миний ихнэр хүүхдүүдийн талаар хизээч мэдээгүй. Би тэднийг бодит байдлаас хамгаалдаг байсан. Би ийм л байх ёстой гэж боддог байсан. Гэтэл миний 14 настай хүн надад юу хэлсэн гэж? Эр хүн, аав хүн яг тань шиг л байх ёстой гэж хэлсэн. Райан иймэрхүү байдлаар өөрийгөө надад харуулдаг байсан. Райан ангийнхаас ахлахгүй хүүхдэн байсан. Райан үргэлж ярьдаг, орой хоолны үеэр гайхалтай түүхэж ярьдаг. Тэр өөрийн дээрхтэг хүүхдүүдийг хэрхэн яасан тухайгаар ярьж түүнийг тоглоом шоглон болгож инээдэг байсан. Гэхдээ тэр хизээж өөрийн асуудлаа хуваалцаагүй. Учир нь тэр эрэгтэй хүн ийм байх ёстой гэж боддог байсан. Би одоо харамсдаг. Хэрвээ эцэгчүүдийг хүүхдүүдтэйгээ ярилцах юун дээр анхаарах вэ гэж хэлвэл би хэлнэ. Юун түрүүнд сонс. Хүүхдүүдээ сонс. Эд яг ямар мэдрэмжтэй байна вэ? Түүнийг сонс. Тэдэнд чи тэдний мэдрэмжийг хүндэт гэдгийг харуул, мэдрүүл. Чи яаж байна? Сэтгэл санаа ямар хөө байна? Сургууль дээр чи юу болж байна? Чи хизээ нэг зэгт гунигтай байсан уу, ууртай байсан уу, саан зовж байсан уу гэх зэрэгээр. Тэдний мэдрэмж бол тэдний мэдрэмж. Та тэдний мэдрэмжийг засах боломжгүй. Бид эцэг хүний хувьд юу хийдэг вэ? Бид асуудлыг шийддэг. Хэдэн удаа ихнэр чинь чамд хэлсэн бэ? Би чамайг асуудлыг юм шийдээсэй гэж хүсээгүй. Зүгээр л намайг сонсоосоо гэж хүсэж байна гэж. Энэ бол аавуудад хэцүү зүйл. Гэтэ учир нь бид хүүхдүүдэд хамгаалахыг хүсдэг. Хит их хамгаалаад эхлэхээр хүүхдүүд унах бүртээ ямар ч өвдөлт мэдэрч чадахгүй. Тэд 14, 15, 16, 17 наснд хүрэхээр юунд итгэдэг вэ? Тэд өөрсдийн бүх үйлдэлээ зөв гэдэгт итгэдэг. Бид төсвөр хатуужилтай хүүхэд өсгдөг. Одоо нэг жижигэн дасгал хий. Нүдэн анаарай. Чи 12, 13 настай байсан үе бод. Хэрвээ хэн нэгэн чамайг дээрлэж байсан бол гараа өрг. Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун бос байсан бол гараа өрг. Хэрвээ чи бусад хүүхдүүдийг тийм дажгүй биш байсан бол гараа өрг. Одоо нүдэн нэ. Гартын дээрээ байна уу? Одоо гараа буулга. Одоо хэрвээ чи тэр гүн харанхуй өвдөлтөө мөчүүдэд хүүхдүүдтэйгээ хуваалцъя гэж бодож байгаа бол гараа өрг. Хараад идэж би бас яг юм байсан. Гэтэ хин нэг над дээр чи бүх зүйлийг өөрчилж болно гэвэл ямар сайхан бэ? Илэн далангүн хүч.
Хэрвээ би хүүхдүүдтэйгээ илэн даалангүй байсан бол тэдэнтэй бүх зүйлээ хуваалцдаг байсан бол аав нь ч бас дээрлэхүүлж байсан. Надад тийм ч олон найз байгаагүй. Би ганцаарддаг байсан. Би ууралдаг байсан гэж хэлэх байсан. Би Райан нэг л зүйлийг хэлэх байсан. Хүмүн аавыгаа хараагүй дуучлаарай. Би ч амг аав хүнийхээ сэтгэлээр их унаажээ. Одоо би хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй байд. Бид одоо илүү гүнзгий яриа өрнүүлдэг. Тэгвэл бид одоо юу хийх вэ? Бүх зүйлийг бид өөрчлөнө. Бид эцэг эхчүүдийн хувьд өөрчлөлт хийхээр шийдчихвэл дэлхий өөрчлөгдөнө. Бид хүүхдүүдтэй ярилцахад аюулгүй байдлыг мэдрүүлэх хүн болёо гэж шийдвэл өөрчлөлт эхэлнэ. Бид өөрсдийн түүхээ ярьж хүүхдүүдтэйгээ жинхэнэ сэтгэл хөдлөлийн холбоо тогтоож эхэлвэл дэлхий өөрчлөгдөнө. Та өөрийн гэр бүлдээ өөрчлөлт хийж чадна. Би өөрийн гэр бүлдээ өөрчлөлт чадна. Хэрвээ та бүгд өөрсдийн түүхээ хүүхдүүдтэй ярил би үнэхээр их баярлна. Би та нарт өөрийн түүхээсээ хүргэлээ. Баярлалаа.